Захинтэн аймгийн Эрдэнэ сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Шүрэн цэцэг 2020-аас 2024 оны хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хотын соёл цэвэр хот 4 жил хэрэгжүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд сумын иргэдийн төлөөлчдийн хурлаар хилцүүлэн батлуулж салбар чиглэлийн мэргэжлийн хүмүүсээр ажлын баг бүрдүүлж 1-р сарын 20-20-оос эхлэн эзэнтэй муур нохоог бүртгэлжүүлж вакцины тулгалтанд хамруулах үргэлжлэх хязгаарлах ажлыг зохион байгуулж эхлүүллээ. Эрдэнэ сум Чингис хотын хааны таар дэргэд та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Эрдэнэ сумын засаг дарга бол 2020-аас 24 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө дэргэд хотын соёл цэвэр хот гэдэг ингээд 4 жил хэрэгжүүлэх одоо тусгай хөтөлбөрийг бол давхар боловсруулж сумын иргэдийн төлөөлөгчдийн орлоороо хилцүүлэн батлуулж хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөгөө одоо төслөө бэлдээд ингээд ажиллаж байна. Тэгээд бид бол одоо энэ хотын соёл цэвэр хот хөтөлбөрийнхөө одоо дагуу одоо энэ 2021 онд нохоо муура цөөлөх бодлого хэрэгжүүлье гэд бас жилийн ажлын төлөвлөгөө гаргаад тодорхой бас салбар чиглэлийн мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажлын хэсэг байгуулад ингээд одоо энэ сараас 1-р сарын 22-ны өдрөөс бол ажиллаа ингээд эхлүүлж байна. Тэгэхээр бид энэ жилийн нохоо муурыг яагаад цөөлөх гэсэн юм бэ гэхээр ер нь бол жил болгон нохоо устгахлын ажлыг зохион байгуулдаг боловч бас тодорхой үр дүн төрдөг. Манай Өндөрхөн одоо төгчлөлтийн байгууллагаас жилд дунджаар 12-аас 13 сая төгрөгийг зарцуулж нийтдээ 1500-аас 2000 одоо эзэнгүү нохоог устгадгаа гэсэн тоо баримт гарсан байдаг. Тэгвэл бид энэ жилийн үйл ажиллагааг яаж зохион байгуулах вэ гэвэл одоо эхлээд эзэнтэй нохоо муура бүртгэлжүүлье. За тэгээд дараа дээр нь одоо эзэнтэй нохоо муура пайцжуулъя, вакцинжуулалт туулгалтанд нь хамруулъя. За тэгээд эзэнгүү одоо золбин нохоогоо одоо устгаж цөөлөх. За цаашлах юм бол одоо энэ эзэнтэй тэжээвэр одоо нохоо муура үржлийг нь хязгаарлаж одоо цааш нь өсгөн үржүүлэх байх чиглэлээр одоо анхаарч ажиллая гэдэг ингээд төлөвлөсөн байгаа. Тэгээ бидний одоо хамгийн ихний ажил бол одоо манай ажлын хэсгээс энэ тэжээвэр нохоо мууртай айл өрхийн судалгаа гэдэг ингээд гаргасан байгаа. Энэ судалгаагаа явуулаад Эрдэнэ сум одоо Чингис хотын хэмжээнд нийтдээ хичнээн айл өрх нохоотой байна уу? Тэр нохоотой мууртай өрхүүд маань хэдэн 90 нохоо мууртай, хэдэн одоо эм нохоо мууртай вэ гэдэг тоо баримтыг одоо эх 7 хоногт гаргаад одоо 2-р сарын одоо 1-ний өдрөөс эхлээд хэрлэн 1-р эхлээд муурынхаа одоо үржлийг, эр муурын үржлийг зогсоох энэ ажлыг зохион байгуулъя гэд ингээд төлөвлөлөөд ажиллаж байна. За жилд дунджаар 12-аас 13 сая төгрөг зарцуулж дунджаар 1500-аас 2000 эзэнгүү нохоо устгалд оруулдаг байна. Захинтэн аймгийн Эрдэнэ сум 2018 онд 67, 2019 онд 53, 2020 онд 73 өвчлөлийн тохиолдол илэрсэн бөгөөд үр өгөөж муу байгааг харуулж байна. Нохоо муураас дамжих галзуу өвчин бүх төрлийн шимэгч арсны үйлчлэгээс хамгийн их тохиолдог нь галзуу өвчин юм а. За хот суурин газруудад элбэг бүртгэгддэг өнгөрсөн оны байдлаар 270 тохиолдол бүртгэгснээс 75% нь хөнгөн, 18.7% нь дунд, 7.3% нь хүнд хэмээн тогтоогдож вакцинд хамрагдсан байна. За үүний 188 тохиолдол нь эзэнтэй нохоонд хохирсон буюу 31.5%. За 6-аас 12 насны хүүхдүүд өртсөн судалгаа гарчээ. За галзуу өвчний эмнэлзэн үйлрэл 100% нас баралтаар төгсөх тул өртцөөхөн эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэйг зоонот өвчин судлалын төвөөс анхааруулж байлаа. Муур нохоогоор дамждаг галзуу өвчлөл байна. За битгий өвчлөл байна. За бүх төрлийн шимэгчүүд байна. Ирсний төрлийн гидсний халдварууд байна. За арсны мөн үлд юм арсны өвчлөлүүд бас нохоо муураар дамждаг байна. Энэ дотроос бол хамгийн их тохиолдож байгаа юм тохиолдлууд эрсдэлд өртүүлж байгаа юм бол нохоо муураар дамждаг галзуугийн өвчлөл байгаа. Хот суурин газарт бол галзуу өвчлөл ялангуяа төв суурингийн галзуу дамжуулагч хүчин зүйл болж өгдөг. За өнгөрсөн оны хувьд бол 240 хүн одоо эмнэлэгт хандаж галзуугийн эрсдэлд өртөж эмнэлэгт хандсан байна. За үүнээс бол 73% нь бол хөнгөн. За 18.7% нь бол дунд 7.5% нь бол биеийн байдал хүнд гэж үнэлэгдэж урьдчилан сэргийлэх эмчилгээ вакцинд хамрагдсан байна. Тэгэхээр эдгээр дотроос бол нэг онцлог нь бол 240 тохиолдлын 188% нь бол 188 нь эзэнтэй нохоод оруулсан байгаа юм. За насны байдлаар харах юм бол хамгийн их буюу 31.5%-ийг нь бол 6-аас 18 насны сургуулийн хүүхдүүд эзэлж байгаа нь бол бас
Үнэхээр одоо энэ асуудал бол анхаарал тавихгүй л юм болохгүй асуудал болоод байна. За галзуу өвчин бол нэг одоо эмнэлэг зүйл рүү бол 100% нас баралтаар төгсдөг юм өвчин байгаа. Ийм учраас эрсдэлд өрсөн хүн бол заавал эмнэлэгт хандаж урьдчилан сэргийлэх эмчилгээнд бол хамрагдах шаардлагатай байдаг. Тийм учраас ийм нохоо муурад хараа хяналтанда байлгах за залбируулахгүй гүлг одоо юмыг нь хаяхгүй гээхгүй байх асуудал бол одоо хамгийн чухал юм асуудал байна. Тэгэхээр одоо энэ эзэнтэй нохоод уруулаа гэхэд хуулийн санкц гэдэг юм хариуцлага нь ер нь ямар байдгийг нэг соёог одоо 200 орчим мянгаар үнэлж тухайн хүнд одоо хохирлыг баргадуулдаг юм хүү зүйлүүд эдэж шүү. Тэгэхээр хуулийн хариуцлага нь ер нь ямар байдаг? Эзэнгүү нохоод уруулаа гэвэл яах юм тийм энэ? За нохоо эзэнд бол тодорхой хэмжээгээр бол зөрчлийн хуулиар хариуцлага тооцож байна. Хуучин бол яг таны хэлдгээр нэг соёо бол 3 болон түүнээс дээш соёо бол гээд үнэлэгддэг. За нохоо эзэн бол 3-аас 6 сараас эхлээд 3-аас 5 жилийн хүртэл одоо нөгөө хорих шийтгэлтэй ийм хуулийн заалтууд байсан. Энэ бол өөрчлөгдөж зөрчлийн тухай хуулиар бол зохицуулагддаг болсон байгаа. За ихэнхдээ бол эмнэлэгт хандж байгаа хүмүүс бол эзэнтэй нохоод уруулсан. За яг тэрний энэ нохоонууд гэсэн ийм байдлаар бол ханддаг. За тодорхой хэмжээгээр нуруу хүндэгээ тохирдог эмчилгээнийхээ зардлыг эмнэлэгт хүрэх болтныхоо ажлынхаа зардлыг бол гаргах төдийгүй л одоо ийм асуудлуудыг өнгөрүүлдэг. За 19 оноос хойш бол хэрлэн сумтай хамтраад 18 оноос хойш хэрлэн сумтай хамтраад яг хэрлэн сумн дээр одоо галзуугийн эрсдэлд өртөж ингэж эмнэлэг танцсан хүмүүсийн энэ нохоо эзэнтэй юм тохиолдол бол эзнүүдийг нь бас одоо хэрлэн сумд мэддэг. За багаар нь дамжуулж анхааруулах юм арга хэмжээ авах асуудлыг бол бас явуулж исэн гэсэн хэдий ч бол одоо өвчлөл эрсдэлд өртөх юм тохиолдолд бол буурахгүй байна. За тоноос харахад болохоор 2018 онд бол 67 хүн хэрлэн сумаас нохоод уруулж исэн байна. Одоо 19 онд бол 57 болсон. Сая 20 онд бол 73 тохиолдол гарсан. Одоо гол ингээд галзуу гэж яриад байгаа учир нь бол галзуу бол нөгөө хийрийн одоо зэрлэг амтнаар бол ингэж вирус тараагддаг. Их уурхаа тэгж үздэг шүү дээ. Төс хөргийн газарт бол нохоо муур гол нь дамжуулагч болдог. За 19 онд бол хэрлэн сумн дээр 2 галзуугийн голомт гарч ирсэн. Тэгэхээр бол одоо хаач ингээ вирус одоо шүлсээр хөрс бохирлогдсон байхыг үгүйсэхгүй тийм ээ. Тодорхой нэг онцлог нь бол нарны идэвхжлэр идэвх нь буурж идэг. Ийм одоо орчин хөдөө газар бол тахилгахт манай аймгийн одоо 70-аас бүх сумдад бол галзуугийн тохиолдлууд бас гарсан байна. Тэгэхээр бол вирусын өвчлөл байгалалтаа бол идэвхтэй байгаа. Тэгээд одоо нохоо муур ингээд уяагүй ингэж явна гэдэг маань болохоор вирусыг одоо төс хорин цөөвөрлөх юм шалтгаан болж байгаа гэдгийг л бас анхаарах хэрэгтэй байна. За тэжээвэр нохоо мууртай айлуудын тоо судалгааг эх 7 хоногоос гаргаж эзэстэн зөвшөөрлсөн тохиолдол 2 сарын 1-ээс эхлэн эрен муурны өрчийн хязгаарлах ажлыг 1-р багаас эхэлж явуулах бөгөөд нийтдээ 6 баг тэгш хамрагдана. Мөн нохоо муурыг бүртгэлжүүлэх, нохоо муур тэжээдэх хүмүүс татвар төлөх ажлыг хэрэгжүүлнэ. За үржил зогсоох арга хэмжээ авахуулахгүй тохиолдолд илүү татвар төлөх боломжтойг ард хэрэгтээ анхааруулж байгаамаа. Муур нохооны хувьд болохоор нохоо жилд ороо нь 2 удаа ордог. Муурны хувьд бол нохоогууд бол харьцангуй жилд яг нэг л удаа ороо л да. Тэгтээ нөгөө муур их хөвчлэн нөгөө улсууд нөгөө муура тэр болгоно нэг бүгдийг тийжээдэг. Их хөвтгээл тэр болгоно гаргаад хайчдаг байхгүй. Тийм учраас муурны тоо айгүй өсөж байгаа. Тэгээд үржил хаах ажил дээр болохоор муурны хувьд болохоор зөвхөн нээлттэй аргаар зөв мэс заслын аргаар ирэх юм бол үржлийг бол хааж байгаа гэсэн. Муурыг хаан нохооны хувьд болохоор нохоог болохоор нээлт 90 нохоон дээр болохоор нээлттэй болон хаалттай гэсэн 2 аргаар үржлийг хаадаг байгаа. Хаалттай арга нь болохоор зөвхөн бол татвар шап гэдэг бах ашиглаж ер нь бол үржлийг хаадаг байгаа. Юуг болохоор нээлттэй арга нь болохоор ялгаагүй мэс заслын аргаар үржлийг хаана.
Юун дээр охин нохооны хувьд болохоор зөвхөн бас ялгаагүй муртай адилхан нээлттэй аргаар мэдслээр үржлийг хаадаг байгаа. Хүмүүс нэг манайхан өөрсдөө нэг янз бүрийн эм тариа өгөөл нэг үржлийг хаачдаг. Тэр бол өөрөөсгөл ойлголт. Тэгээд эм тариа өгөөд бол ягаад үржил хаагдана гэж байхгүй гэсэн. Хамгийн найдвартай арга нь бол ер нь бол мэдслээ арга би үржил хаах, СП хийх арга хамгийн найдвартай гэсэн. Тэгэхээр одоо яг шийдэл нь юу байгаа? Энэ нохоо болгоныг одоо барьж авал үржлийн хаана гэвэл бас нэлээд цаг хугацаа зарцуулагдах байгаа л да. Тэгэхээр ер нь ямар боломж байх юм? Энийг болохоор эхлээд бол юу л яасан дээр ах гэж бодож байна. Тухайн эзэнтэй одоо эзэд нь одоо өөрсдөө зөвшөөрсөн тийм тохиолдолд ерөн үржлийн хаах. Тэгээд нөгөө эзэнгүү нохоонуудыг бол эхний удаад бол ямар нэгэн байдлаар юмцаас устгал хийх шаардлагатай байх гэж бодож байна. Тэгжээж одоо тухайн нохоо маань ерөн бол тоон цөөрнө гэсэн үг. Нохоо маань жилд нөгөө 2 ороо орж байгаа учраас одоо хамгийн багадаа бол нэг 7-8 гүл гаргаж байгаа ш. Тэгэхээр жилд одоо бараг 16 гүл нөхсө 16 гүл гаргана гэсэн. Тэгээд тэр нь хідэн охин байх хүлээ. Тэгэл цаашаа өсөө явчихдаг байхгүй. Тийм учраас хамгийн юу бол СП хийх аргаар хийчээд үлдсэн одоо ямар ч эзэнгүү бүр нэг нохоноод байгаа ш. Тэднийг нь бол одоо устгах ажил хийгдсэн.